За тэгэхээр guys, ерөөсөө channel 5 тамирал. Та бүхэнд Kaoru Hanawa Rinto Saku мангагийн 4-р бичлэг хүрэхэд бэлэн боллоо. За шуудхан бичлэгтээ орцгоё. За сүүлд юу болсон бэ гэвэл Natsusawa Rintorogоос нөгөө Kaoruгийн нэр бичээстэй дэвтрийг олсон. Тэгэнгүүтээ Rintoro эн чинь юу юм бэ гэж асуудаг хгүй юу? Rintoroч тэр Natsusawач тэр эвгүй байдалд оржээ. Тэднийг чимээгүй байдлаа ерхнөө. Гэтэл нөгөө хоёр найз нь орж ирээд юу болсон бэ? Хоёроо тэр газар унсан дэвтрийг үздэг хгүй юу? Гэтэл Rintoro шууд тэр дэвтрээ булаагаад авах нь тэр. Үүгээр ерөөхдөө бол тодорхой болчихсон байхгүй юу? Natsusawa Rintorогоос асуудаг л да. Энэ Kaoruko гэж чиний тэр номын санд уулзж байсан охин мөн биз дээ гэж асуух нь тэр. Тэгээд тэр номын санд уулзахдаа Rintoro найзуудаа зүгээр л таарсан охин гэд худлаа хэлсэн байлээ. Найзууд нь ч Rintorод итгэлгүй болжээ. Чиний хэлсэн чинь үнэн үү гэд асуугаад байна. Rintoroгийн маань чаавас хөлсөн зутгаад бүр байдалд орноо. Энэ бүхнийг мэдээж нөгөө Natsusawa гэд залуу чинь харж байсан нэг л саяхнаас нэг л биш байгааг нь анзаараад байсан та. Тиймээс Rintorогоос чи яг юу нуугаад байгаа гэж ахин асуудаг. Rintorод бол айгүй хэцүү байна. Яг ингээд нэгийг сонгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Найзуудаа сонгох уу, Kaorukog сонгох уу гэд. Яг тэрхүү Rintoro буулт хийжээ. Би та нарт хэлхийг хүсээгүй маа. Уучлаарай гэж хэлдэг. Найзуудын дунд ч амар эвгүй байдал үүсчихсэн сууж байтал гинэт багш нь орж ирээд та нар одоо цэвэрлэгээ хийхгүй юу хийгээд байгаа юм бэ гэж нэг ашгүй аварна да. Ширээтэйгээ цуг баах юм буулгацсан байхыг хараад багш нь ирээ загнаж байгаа юм байлээ л дээ. Хичээлч дуусчээ. Гэтэл Natsusawa юу ч хэлэхгүй ажуугаар зөрөөд яваад өгдөг. Rintoro маань гэртээ ирэл ойрлж гарна да. Би өстө байларлаа гэсэн байдалтай. Яг тэрхүүр Kaorukогийн тэр нүүрэн дээр бичсэн одоо шалгалтандаа хичээгээрэй гэсэн цаасыг харангуйтаа нэр Kaoruko талархлаа хэлчихсэн да гэдгээ санддаг хгүй юу? Тэгснээр Kaorukog хичээлээ хийгээ сууж байтал чат иржээ. Rintorогоос байдаг. Би шалгалтандаа тэнцэж чадсан. Чиний хийсэн зүйл чинь баярлаа гэсэн байдаг. Kaoruko болохоор айгүй хөөрхөн царайтай нөгөөдг нь хараад баярлсан юм шиг байгаа. Шалгалтандаа тэнцсэн байгаад нь баярлсан юм шиг байгаа. Тэгээ шууд хариу хэлгэх юм дэрэлтэй. Ашгүй дээ. Ингэснээр чи найзуудтайгаа цуг спортын өдөрлөгт орж чадах нэ гэсэн хариу хэлсэн байдаг Kaorukогийн зүгээс. Энэхүү чатыг уншаад Rintoroгийн санаа инхэд амаржээ. Гэхдээ бүх зүйл үүгээр дууссангүй. Хэрвээ Kaorukog манай залуугийн Chidori-гээ сургуультай ингээд холбоотой байдгийг мэдчихвэл түүнд юу болох болоо гэсэн айц одоо түүний ингээд сэтгэлд нь байсаар байдаг хгүй юу? Манай залууч тэр тал дээр аргаа олохгүй сууж байна. Гэтэл тэр үеэр Kaoruko л өөр шүү. Спортын өдөрлөгөөр яг юу болох бол сагсуу хөл бөмбөгөө гэд амар гоё төсөөлцсөн те. Энэ царайг нь харал та. Look at this man. За тэгэхээр маргааш хичээлийн өдөр эхэлжээ. Rintoro, Natsusawa хоёр өөр тийш хараа суудсан ер нэгнээ үзэхгүй шинжтэй байдаг хгүй юу? Нүунийг одоо хараад байгаа хоёр найзаараас яаж тэсэх вүлээ. Тэгээд хоёулаа аргалахгүй болохгүй гэж ярилцж байдаг. Тэгснээр манай Усами чаавас арай нэг цоглогоороо манайхаа залуусаа бүгдээрээ гарч бейсбол тоглоё. Спортын өдөрлөг 3 хоногийн дараач те гэхэд нөгөө ер нь шууд татгалзнаа. Усами маа чаавас татгалзныг сонсоод бүр амар гутраад доошоо суучин. Тиймээс хичээл дуусны дараа тэр хоёр шууд Natsusawa дээр очингуудаа сугадаад бариад авна да. Тэгэхэд хоёр найз нь асуун л да. Чи Rintoro Kikyoгийн охидтой дотн байсан болохоор уурлаад байгаа мó гэхэд нь за тэгэхээр Natsusawa-гийн уурлаад байгаа зүйл бол тэр Kikyoгийн охид мохид ерөөсөө ямар ч хамаагүй заяо. Зүгээр л Rintoro найзуудтай ерөөсөө итгэлгүй тэр талаараа яриагууд нь л уурлаад байгаа юм байлээ л дээ. Уг нь бол энэ Rintoro Natsusawa хоёр айгүй сайн найзууд. Уг нь Natsusawa Rintorодоо итгэдэг. Тэгтлээр нь өөдөөс нь Rintoro өөрт нь итгээгүй ер нь гомцсон гэж ойлгоход болно л доо. Усами харин зөрүүлэнгүүтээ чи Rintoro хин гэдгийг мартаа юу гэж хэлдэг хгүй юу? Rintoro маань уг нь айгүй сайн залуу зүгээр л биднийг ингэж мэдэрч байгааг өөрөө анзаараагүй баха гэж нөгөө Natsusawa тайлбарж хэлдэг. Тэрхүү хэлсэн үг нь ч гэсэн аяатоо дэмжнэ. Данс манай Natsusawa одоо хүртэл ойлгоогүй л болтой тонгоогоо л явж байна. Гэхдээ манай Rintoro болохоор ерөөсөө хэлэхгүй гэж хэлээгүй байхгүй юу? Тиймээс гуруулаа зүгээр Rintorог бэлэн болтол нь хүлээяа л гэж хэлдэг. За Rintoroгийн зүгээс болохоор Rintoro маань өөрөө ч юу болоод байгааг ойлгохгүй байгаа шүү дээ. Гинэт нэг охин амьдралд нь гарч ирээд хамгийн өмнө өөрчлөгдөд эхэлсэн. Тэгтэл найзууд нь бас гарч ирээ те. За ингэснээр тэр гурав юм идэхээр явцгаадаг. Тэр үеэр бид Rintoroгийн гэр бүл дээр иржээ. Ээж нь Rintoro нэг л сонирн байгааг хараад зүгээр өө Rintoro гэж асуудаг байхгүй юу? Ээж нь бараг л таачглаа л та. Чи ахаа шалгалтандаа унтсан байна тийм үү гэхэд Rintoro үгүй л гэж хариулна. Чи ч бас тоглоом хийдэг болжээ гэж ээж нь хэлэхэд Rintoro нэрэл үгүй л гэж хариулна. Ээж нь үнэхээр л Rintorog шалгалтандаа тэнцэнд итгэж чадахгүй байна. Яг тэрхүүгээр үүдний хаалга дугаарч нэг зочин орж ирэх нь тэрэлтэй. Мэдээж манай хөөрхөн охин болох Kaoruko орж ирнэ. Бялуу үлдсэн үү гэж асуудаг. Rintoro маань Kaorukog орж ирэхдээ зэрэгцээд тэр доогоороо нуугцдаг байхгүй юу? Kaoruko болохоор өөрийгөө шалгалтандаа тэнцсэнийг тэмдэглээд энт бялуу идэхээр өөрийгөө мэлахаар ирсэн гинэ. Шалгалт уу гэд ээж нь Rintoro руу харах үед Rintoro гээл сууж байна.
Тийм ээ, яг юу болох бол ээж нь те яг Каварокороо нэг харснаа буцаж доош хараад Ринтаро жигсэн шалгалтандаа тэнцээ гэд гараад ирхэн дээр. Манай залууч фантсандаа гарч ирэл ээжээ болооч л гиндэ. Каварокоч Ринтарог хизэнээс байсан гэхдээ хариулж амжааг байтал наа ч 4-өөс хойш энэ доор сууж ирсэн шүү гэж ээж нь хор утгана. Тэгээд ээж нь за чи Вагори саны ингээ захиалгыг авчаарай гэд хоошоо яваа орцдог. Яа энэ ээж бүр бурах юм а, энэ ээжэд оны шилдэг ээжиг үг хоол юм байна. За тэгснээр Кавароко Ринтарогийн нэрийг дуудаж захиалга өгөхөр болдог. Байж байгаараа нэрээ захиалга өгөхөөс өмнө гэд гараа гаргаад ирдэг хгүй юу. Ринтаро маань гайхаж зогсчихноо. Юу вэ гэж бодож идэл хоёулаа чинь шалгалтандаа тэнцсэн шүү дээ. Алив цохий гэд гараа гаргаад ирж байгаа нь тэр юм байлээ. Спортын өдөрлөгтөө орж чадхаар болсон чинь ашгүй дээ. Алив цохоорой гэдэг юм. Ингэснээр тэд гараа цохноо. Даанч Ринтаро найзуудтайгаа маргалдаад нилээдгүй гундуухан байгаа да. Тэрийг нь Кавароко анзаарчдаг хгүй юу. Тэгэнгүүтээ хэрвээ гутарсан байвал юм идвэл амар гоё шүү гэж хэлнэ. Хүний бие хэрэгцээтэй хамгийн чухал зүйл бол өглөөний цай. Хэрвээ хүн өглөөний цай уусан бол амар их энергитэй байваа гэд. Үүстэ үгэлж өгнө. Ринтарогийн шавс тэрийг сонсонгуудаа бүр инээд алтан заяа. Каварокоч гайхаад би инээдтэй зүйл хэлсэн билүү гэсэн чи Ринтаро тэгэл бүр нулимсэн гартлаа инээнэ. Түүний инээхийг харснаар Каварокогийн сэтгэл тайвширсан бололтой ашгүй дээ гэж хэлдэг. Энэ мангаг уншихаар яг нэг тийм хайлж байгаа юм шиг мэдрэмж аваад байгаа байхгүй. Та нар шиг авч гин үү? Ээж нь арын өрөөнөөсөө гарч ирэхэд Кавароко аль хэдийн явжээ. Вагорисан явчихсан юм уу гэж Ринтарогоос асуудаг. Яг тэрхүү Ринтаро маань малгайгаа аваад ашгүй нэг зүйлийг ухаарч эхэлдэг л дээ. Нөгөө Хошиногоо Каварокогийн нөгөө цагаан үстэй найз нэрж Ринтаротой ярьдаг да. Яг тэрхүү дээр Ринтаро тэр найзын зөв гэж бодсон байхгүй юу? Би Каварокогоос хоол авах хэрэгтэй. Үгүй бол түүний амьдралд нь садаа болчихно гэж бодсон. Гэхдээ ягаад ч юм Ринтаро маань Каварокогоос нүдээ салгаж чадахгүй гэдгийг ухаардаг байхгүй юу? Дурлалаа гэж хотлаад ирсэн. Ринтаро маань тэр Каварокогийн байгаа байдлыг ямар ч үгээр илэрхийлж чадахгүй. Тэгэнгүүтээ Кавароко гараад нэг хэдэн минут өнгөрвөөгүй Каварокогийн өмнө явуулсан чатыг уншаад байдаг. Дурлалаа гэж. Яг тэрхүүгээр Кавароко галт тэрэгний бодол дээр зогсож байна. Түрүүн Ринтаро маань бүр айгүй инээгээд байсан да. Тэр нь Каварокод айгүй хөөрхөс харагдсан юм шиг байгаа. Тэгэд инээж байсан ашгүй дээ гэд дахиад уцаа гаргаж ирэнгүүтээ өмнө нь явуулж байсан чатуудыг хардаг. Каварокоч уцаа харангаа алхаж байтал түүний ор сандал дээр Субару сууж байгаа нэр дээ. Энэ хоёрын дуулцахаар тохирсон юм шиг байлээ. Кавароко маш Субарудаар шууд гүгээд очноо. Тэгтэл Субару өөдөөс нь хичээл тарсны дараа хаашаа явсан бэ гэдгийг асуудаг байхгүй юу? Кавароко асуултанд нь гайхсан ч гэсэн хариулсангүй. Тэгэнгүүтээ хуучны талаар ярьдаг л да. Кавароко Субару хоёрын гэр нь амар ойрхон байсан. Тиймээс цогтой нь паркт тоглодог байсан юм байлээ. Субару ч гэсэн хүнийг санаж байгаа талаараа хэлнэ. Тэгтэл Кавароко асуун л да. Энд яах гэж дуудсан юм бэ гэж Субару асуудаг байхгүй юу? Субару шууд би тэр цөмөгийн хүний талаар ярих гэсэн юм аа гэж хэлдэг. Ерөнхийдөө манай Ринтарогийн талаар ярих гэдэг байгаа. Каварокоч гайхаад гэж асуухт нь Субару игц түүний өөдөөс харж байгаад би саяхан цөмөгийн хүнтэй уулзсан гэдгээ хэлдэг. Яг тэрхүү үеэр Кавароко Субару хоёрын хүүхэд насны талаар гаргадаг л да. Кавароко болохоор нэг зүйлд уучлалтгүйгээ харин Субару болохоор ингээд уйлаадаг байхгүй юу? Тэгтээ Субару хүүхэд байхдаа шал танихгүй юм байсан байгаас одоо ийм те бүр бест дүр байхад одоо яг хүүхэд байхдаа яд те юу мэрч юм дээ. За яг тийм дүр байсан. Тэгээд юунаас ингээд уушлах гуугаад байгаа юм бэ гэсэн чинь сая Кавароко энэ тоглоом дээр тоглож байхдаа тийм аюултай үйлдэл хийсэн юм байна л та. Тэрэндээ санаа зовсноо Субару уйлаад байхын дээр л дээ. Ерөнхийдөө л Кавароко яагаад Субаругийн баатар байсан талаа та нар энэ зурагнаас харчих болно л доо. Каварокоч гайхсандаа чи цөмөгийн хүнтэй уулзсан гэж юу гэж батадгаж асуудаг. Та хоёрыг тэр өдрөөс салсны дараа би цөмөгийн хүнтэй уулзаж тэгээд чамтай ахиж битгий уулзаарай гэж хэлсэн гэдгээ Каварокод хэлчихэж байгаа. Тэр хоёр хэсэг чимээгүй зогсноо. Субару ч гэсэн чавс гар маран жижрээд айгаастай. Тэгээд Субаругийн хийсэн зүйл болохоор уучлалт гойдог гэхгүй юу? Найзынхаа ингээд араар нь те ийм юм хутгаж явсанд уучлаарай гэдгээ хэлнэ. Субару маань чавс доошогоо уучлахгүй бүх ихтэй бүр айгүй их айжсан байна оо. Чичирж мичрээл нүд мүдэн айжсан яа. Тэгэхдээ Кавароко ууралсангүй. Харин ч инээгээд ёо ямар их айваа. Илүү амар зүйл хэлэх чинь гэж бодсон юм шиг байгаа. Субаруч гайхсантай чи юу ярина вэ гэхтэн. Чи миний төлөө Ринтаро-кун тийм зүйл хэлсэн биз дээ гэж Субаругаас асуудаг хгүй юу? Үнэхээр Субару маань Кавароког бодсондоо тэ санаан зовоо тийм зүйл хэлсэн л дээ. Тэрийг нь Кавароко мэдэнгүүтээ харин эсэргээрээ Субаругаас санаагчийн зовоосон дуушлаарай гэж уйлдгуудаг хгүй юу? Уг нь Кавароко инээж бүү харагдах боловч даач нэг тэ тийм цаанаасаа гунигтай гэдгийг энэ зурагнаас харагдана. Ингэснээр бид Субаруг өдийг хүртэл юу бодож явсныг ойлгодог л доо. Субару маань чавс Ринтаротой уулзснаас хойш ингээд Кавароког харах болгондоо тийм айж эмээдэг болчихсон. Өөр болохоор Ринтарог Каварокод ингээ бүх зүйлээ хэлчихнэ гэж бодсон юм шиг байгаа.
Даанч ингээд найзынхаа хойгоор хийсэн тэр гин буруутай үйлдэл нь өөрийнх нь ингээд дотроос ингээд үргэлж тарчлаагаад те. Тэгээд энэ Кауроког энд уулзъя гэж дуудаад хамаг үннээ хэлж байгаа л юм байлээ л те. Тэгээд нүрээ дараад уучлаарай л гэж үглээд байдаг. Субару мөн чаас айгүй зовчихсан царай гаргана. Яг тэрхүү ярээ өөрөө баг байх үеэсээ юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг анзаардаг байхгүй юу? За миний өөрчлөгдсөн зүйл юу вэ? Энэ өндөр л байна. Тэрнээс бусдаар би бол яг тийм хүүхэд байх үеийнхэн Кауроког шүтдэг хэвээр л байгаа гэд. Тиймээс өөрийгөө үзий ядаж ойлнаа. Тэгтэл Кауроко Субаругийн гарыг атгаж авснаа. Айгүй өөрхөө инээж баснаа. Чи юу ярина вэ? Хоёлаа жоохон тоглох уу гэдэг. Тэгээд дөр болоогүй өөрийнх нь гараар нулиос молимсыг арчуулаад. Каурокоч нөгөө хүүхэд байх үеийнхээ тоглож байсан аюултай тоглоом дээр л өөрийгөө ингээл урагшаасаа авлаад байдаг хгүй юу? Чи намайг хүүхэд байх үедээ энэ дээр тоглож байсныг санаж байна уу гэж Кауроко асуудаг. Субаруч чи тэр үедээ унсан бидтэй гэхэд нь нэрэж тийм шүү. Тэр амар өвцөө гэдэг хгүй юу? Тэгээд Кауроког унах болгонд л Субару өмнөөс нь уйлаад байдаг заяа. Зүгээр үгээл уйлаад байна. Тиймээс Кауроко Субаруг жаахан байхасаа л сайхан сэтгэлтэй байсан талаар нь хэлнэ. Дан Субару жоохон пессимист үзэлтэй болохоор тэгээд би ерөөсөө тийм байгаагүй. Энэ чи буруу ойлгож байна гэдэг. Тэгтэл Кауроко өөрийнхөө хоёр хацрыг бөмбөөлгөж байгаад ахиж тийм бараан зүйл ярихгүй шүү гэдэг хэвгүй юу? Кауроко шууд Субарутай очиж толгоогоороо найлдаж ингэж хэлдэг хэвгүй юу? Намайг багада гимтэх болгонд минь чи миний өмнөөс санаа зовж миний өмнөөс уйлдаг байсан чи үнэхээр баяртай байсан гэдгээ хэлдэг. Тиймээс чи үргэлж миний дэргэд байсан. Намайг Кикёгийн сургуульд орох дураараа шийдвэр гаргасан ч гэсэн чи миний дэргэд байсаар л байсан. Тиймээс би чиний ачаар хизээж ганцаарлыг мэдрээгүй гэсэн сэтгэлээ Кауроко Субарууд хэлдэг. Тиймээс би чамд хайртай Субару. Тиймээс ахиж өөрийгөө битгий ингэж одоо муулаарай гэх юм уу та. Субару ч энэ бүх хугацаанд Кауроко тусалж байсан тухайгаа ойлгоноо. Тиймээс нүднийхээ өмнө байгаа надад итэг. Би амьдралынхаа сүүлийн мөч хүртэл өөртөө итгэлдгээр үүнийг хэлж чадна. Би чамд хайртай Субару гэж Кауроко нэг газараас гулсаа гараад ирнэ. Каурокоч гулсаа гаргаад ирэх үед нь Субару шууд тэврээд авдаг. Тэгээд Ринтаро хүн чамтай битгий уулз гэж хэлэхээс өмнө эхлээд чиний юу хийж байгааг мэддэг байжээ гэдгээ хэлдэг. Тиймээс Кауроко чи юу хийж байгаагаа надад хэлээч гэхэн тэр. Энэ үеэрч Кауроко жинхэнэ сэтгэлээ түнд хэлнэ. Би Ринтаро хүнийг харсаар баймаар байна гэдгээ хэлдэг. Яг тэр үед Каурокогийн толгойд Ринтаротой өнгөрөөсөн бүх үйл дурсамжууд нь урдуур нь орж ирэхэн дэрдэ. Субаруч байж байснаа чи тэгвэл Ринтарокунд хайртай юу гэж асуучдаг. Кауроко маань тэгэл Субаруг тэрвэрнгээ тийм ээ би түүнд хайртай гэж хэлснээр манай энэ удаагийн дугаар дуусч байна. Яг л та нарт миний хэлсэн шиг энэ манга тийм амар бодит амьдралтай төстэй санагдахгүй байна уу? Энэхүү манган дээр хайр дурлал, найзуудын харилцаа гэд амар олон юм хүндсэн байдаг болохоор би өөрөө дуртай. Тиймээс та нарт аль чадгаараа тайлбарлах гэж үзлээ. Хэрвээ жоохон ойлгомжгүй байсан бол комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Дараа дараагийнхаас анзаарах болно. За тэгэхээр бичлэгэндээ лайк, subscribe хийхээ мартаваа залуусаа.